quant physics гэдэг чинь ерөнхийдөө сүнслэг ухаанаа одоо сүнслэг эдгээгч нарын аль хэдийн нотолчихсон олон зуун жил амьдралдаа хэрэглээд ирчихсэн зэр зүйлийг л шинжилгээ ухаанаар батлах гал залил араас нь хөөцөлдөг. Тэгэл батлаад яг уу ядчил яваа гэх чинь нэг цөөн хэдэн хувьтай янз янзын нээлтүүд хийж байгаа. Гэхдээ тэрийг логик ухаанаар тайлбарлаж мэдэх туйлын хэцүү учраас эрдэмтэд маш их маргадаг, санал нийлэхгүй зүйлсүүд их байгаа, батлагдаагүй юм шиг зүйлүүд их байгаа. Гэтэл сүнслэг хүмүүс бол аль хэдийн ингээд мэдэрсэн байдаг. Тэгээ энэ дээр үндэслээд нэг чухал хууль бол бидний энерги non-local буюу нэг газар оршдоггүй. Гэрлийн хурднаас ч хурдан чин санаа сэтгэлээ чин сэтгэлээ ямар нэгэн зүйлд зориулах юм бол гэрлийн хурднаас хурднаар тэр зүйлд хүрч идэг. Түүний нэг судалгаа нь intention гэдэг янз янзын судалгаанууд байгаа. Та intention project гэж таагаад үзээрэй. Түүний нэг нь за одоо Японд нэг ус байршуулчаад өмнө нь усных нь ионуудыг энергийн тэр нөгөө долгионыг хэмжээд дараа нь өөр оронд байгаа хүн тэр ус руу чин санаа сэтгэлээ зориулаад усны бүтцийг өөрчлөх тийм эрүүл мөрөөл бясалгал хийсэн байгаа. Тэгээд тэрийг хийснийхэн дараа хэмжсэн чинь усных нь энергийн хэмжээсүүд хэлбэрт бүтцүүд нь бүгд өөрчлөгдсөн байсан. Тэр ус бол хамгийн хүний бие тэр чигээр кристалл бүтцтэй гэж ярьдаг. Ус ч гэсэн. Тэгээд бидний биений 70% нь ус. Ийм учраас энерги бодгойн төдөд шууд очиж хурж идэг. Хамгийн хүчтэй зүйлүүд энийг. Гэхдээ энийг хөгжүүлэх учиртай. Тийм учраас одоо хийж байгаа бясалгалдаа итгээд сайн хийгээрэй. За. Хоёр гараа хоёр хөлөө салгаад, нуруугаа цэг суугаад. За, анхаарлаа хамрын үзүр дээр авчираад, хамраараа зөөлөн амсгалаад гизээ урагшин төлөөрэй. Жимаар удаан гаргаад. Зөөлнөр амсгал аваад. Гизээ дүүргээд. Жимаар гаргаарай. Дахиад хэдэн удаа. Тавтаад хийнэ үү? Одоо анхаарлаа хөлийн улан дээр авчираад хөлийн улаан мэдрээрэй. Амьсаа готлаа газарт хөрсөн баг. Түүнийг мэдрээрэй. Маш сайн байна. Одоо анхаарлаа хөлийнхөө шилбэн дээр авчираа, шилбээс уллаад. Анхаарлаа сууж байгаа суудал дээр авчираарай. Тухтай байна уу? Таатай байна уу? Анхаарлаа хэрлээ дээр авчираад. Жимаар удаанаар хөдлөх. Хэрлийн хөдөлгөөнөө анзаарна. Нуруу сул оловч зих байвал сайн. Нурууны доод угламаас эхлээд дээд углам хүртэлх хуйларч бид чинь дээш доош сүлэлдэж байгаа гүйж байгаа энергийн урсгалыг анзаараарай.
Доод үенээс эхлээд мушиграа дээшээ өссөөр л нуруу бол бүх эрчим хүч, энергийн их усөр одоо хүзүүгээ мөрөө суллаад хүзүүгээ суллаарай. Ирүүгээ суллаарай. Ирүүгээ суллаа сайхан өвшөөж. Одоо хамраар орох гарах агаарыг мэдрээрэй. Агаар хамраар орохдоо халуун байна уу? Гарахтаа ямар байна? Сэрүүн байна уу? Орохдоо сэрүүн байна уу? Бодол орж ирэн санаа зовох хэрэггүй. Бодол үйл манан шиг байж л байдаг. Цаад анхаарлаа хамрын үзүр дээр авчраарай. Анхаарлаа одоо чихэн дээр авчраад. Чихээ төсөөлөөд хамгийн холын чимийг сонсох гээд үзээрэй. Одоо хамгийн ойрын чимээнд анхаарлаа хандуулна. Маш сайн байна. Одоо амьсгалаа сонсоорой. Маш сайн байна. Бие суллаад, нуруугаа цэх байлгаад одоо хөвлөнөөс доор байрлах үндэс хүрдэн дээр анхаарлаа хандуулна. Үндэс хүрдэн айдас амьд улдах инстинкттэй холбоотой энерги хоригдлогдсон байдаг. Одоо таны үндэс хүрднээс маш олон модны мөчир шиг, модны үндэс шиг салаанууд гараад маш олноор салаалаа, доошоо ургасаар дэлхийн цөмтэй холбогдож байна гэд төсөөлнө. Дэлхийн үндсэн цөм яг голдон байдаг цөм. Үндэс хүрднээс чинь олон үндэс соёосоор, ургасаар, уртсаар
газар дэлхийд нэвчин доош ургасаар дэлхийн цөмтэй яг одоо холбогдож байна. Гайхамшигт энергийн их өсвөртэй холбогдож байна. Одоо амьсгалаа авахдаа тэр үндсээр дамжуулан таны гэдсэнд үндэс үрдэнд цуцгагдах энергийг хүлээн аваарай. Үндэс үрд чинь хөвлий чинь дөөрлээ. Гайхамшигтай энергиэр эрчим хүчээр дүүрж байна. Хэвлэгээ урагшин тэлээд бүгдийг дүүртэл аваад адааж маргаарай. Амьсгалаа хамраараа. Хамраараа амьсгал гаргахад үндэс үрдэнд хоримтлагдсан байсан айдсын, дugшилтын, санаа зовлтын бүхэл бодлоод энергиуд биеэст нь гарan дэлхийн цөм рүү урсан одож байна. Тэгээ бүх санаа зовлт айдсуудаа бүгдийг дэлхийн ээжэд өрөөг тавьж уул. Буцаад хамраараа ааж амьсгалахад хэвлээ чин дөөрөн гайхамшигт энергиэр дүүрлээ. Амьсгалаа ааж маргарахад тавьж уулах ёстой бүхэн явах ёстой бүхэн яван биеэст нь орсон гарч байна хэмээн төсөөлнө. Одоо амьсгалаа авахдаа 80% аваарай. Дүүртэл нь авахалгүй. Харин амьсгалаа гаргахдаа удаанаар дуустал нь. Магадгүй 80% амьсгал аваад 120% амьсгалаа гаргаарай. Тэгээ хэдхэн хором амьсгалаа 20% дутуу аваад удаанаар аажмаар дуустал нь гаргаад амьсгалаарай.
Одоо таны бие цэцгэгдэн ирж байгаа. Дэлхийн цөмөөс ирж байгаа тэр энерги эцэг чинь бүрэн дүүргэсэн байна. Хевлэгтэн дүүргэсэн байна. Энэ энерги нар зөв тойрон хевлэгтэн гидсэнтэн эргэлдэн баялаг дүүрэн байдлыг танд өгч байна. Ямар их дэмжлэг, ямар их дүүрэн байдал вэ? Одоо эргэлзсээр л байгаа. Хевлэд чинь тойрон эргэлзсээр байгаа тэр энергийн хуулирлыг анзаараарай. Тойрон эргэлзсээр тавьж уулах ёстой бүхнийг тавьж уулан ангаах учиртай бүхнийг ангаан хевлэдэн эрх чөлөөг өгч байна. Тэгэл гомдол цөхрлүүд их тань өөртөө шингэн аваад тайвшрал тайтгарлыг өгч байна. Одоо энэ нэрэг зүрхэнд тань цэцгэгдэн жинхэнэ талархал, хайрыг танд өгч байна. Зүрхний чинь эдэс бүрд уусан шингээж хуйларсаар зүрхийг тань дүүрнээс дүүрэн гэрэлтүүлж байна хэмээн төсөөлнө. Талархал хайрын өнгө ямар байдаг вэ таны хувьд? Тэр өнгөийг сонгоорой. Зүрхчин талархлаар, хайраар бэлхэмд урж байна. Хайр талархлаар зүрхчин бас гэрэлтэж байна. Одоо энэ гэрэл гадагшаа цацраад цээжнээс чинь цацраад таны хөлийн улнаас салгаан орой хүртэл бүрхэж байна. Гар алдлах төдий орчин таныг тойрон хүрээлэн хайр талархлаар бүрэн дүүрэн хочин хамгаалж байна. Энэ гэрэл, энэ долгион гадагшаа долгиосоор таныг тойрон хүрээлэн долгиосоор л байна.
Одоо таны сууж байгаа өрөөг дүүргэлээ. Таны сууж байгаа өрөө хайр талархлын энергиээр дүүрэн жинхэнэ дулаан тогтуун тайван байдлыг танд өгч байна. Одоо энэ дулаан тогтуун байдал хамгаалалтыг мэдрээд гэр бүлд чинь магадгүй шанал завсан элдв зүйл донтсон тийм хүн байгаа бол таны сэтгэлийг зовоодог хүн байгаа бол тэр хүнийг бодоорой. Одоо энэ хүн таны өмнө зогсож байна. Магадгүй сууж байна. Хэвтэж байна. Одоо энэ дүүрэн дулаан, хайр, талархлын энергийг энергиэс гараараа зөөлөн атгаж аваад хоёр гар дээрээ барьж байгаа үлээгээд энэ хүнд илгэнэ үү? Таны гомдоосон зовоосон байж болно. Гэтэ яг оногчд уучлалыг сонгоод өөрт мэдрэгдэж байгаа дүүрэн байдлаас энэ хүнд хөөгөөрэй. Энэ хүнийг хүрээлж байгаа энерги яаж өөрчлөгдөж байна вэ? Энэ хүний царай дурх яаж өөрчлөгдөж байна вэ? Зөөлөн инээмсэглэж хараад ямар ч хүлээлтгүйгээр талархал, хайрын энерги харамгүйгээр өгөөрэй. Адууд өгөж очоод ингэртээ тэрч болно. Яаж таатгаруулж
Юу өгмөр байна? Тэр болгоноо өгч болно. Өмнө нь танд хэлсэн шүү дээ. Бид нар бол 3 дахь хэмжээс дээр амьдарч байгаа гэд матери ертөнцид тийм үү? Харин биднийг хамгаалах үүрэгтэй сахиусан тэнгэрүүд, тэнгэр элчүүд гэж байдаг. Тэд нар 7-8 дахь хэмжээст амьдардаг гэдэг. Тэр ийхүү та бусдад хайр өгөх үед тэнгэр элчүүд дээрээс нь буун ирж байна. Зөөл нурааж мар буун ирээд таны болон таны хайртай хүний дээр хамгаалалтыг өгч байна. Одоо зулаан орой дээрээс бууж ирэх хамгаалалтыг бүрэн дүүрэн хүлээн ав. Та энэ бүхнийг хүртэх хувтаа нэгэн. Хамгаалалт, хайр, сэтгэл дүүрэн байдлыг, аз жаргалыг дээрээс нь харамгүйгээр цацсан танд өгч байна. Дэлхийн ээж доороос чинь дэмжин дэтгэн дээрээс нь гараг ирэхээс тэнгэр элчүүд залан чиглүүлэн хамгаалж байна. Таныг тойрон хүрээлэг хамгаалалт, хайр, аз жаргалыг мэдэр, сэтгэл дүүрэн байдлыг мэдэр. Та үнэхээр зол завшаантай нэгэн. Маш сайн байна. Өөрийн зол завшаан ямар их хамгаалагдсан, хайрлагдсан нэгэн болохыг хэдхэн хором анзаараарай. Зулаан орой дээрээс чинь сэрүү татан
Дулаанаар тэнгэр элчүүдийн хамгаалалт хайр бон ирж байна. Сорилт болгоныг тань хүчтэйгээр даван туулах. Зориг хүчийг өгч байна. Одоо хөмсг хооронд сулрах. Хөмсг хооронд байрлах цэг дээр анхаарлаа хандуулаарай. Суларсан, тайтгарсан байна. Таны сууж байгаа өрөөг дүүрэн гэрэлтүүлсэн хайр, талархал дүүрэн байдлаар долгиолж байгаа энэ энергийг одоо ковидоос шалтгаалan дайн дажинд нэрвдэн зовж шаналж байгаа хүмүүс рүү одоо харамгүй илгээнэ үү? Гим зэмгүй хүүхдүүдэд Тэнгэр элч тантай хамт байна. Таныг залан чиглүүлэн энэ энергийг хайр хамгаалалтыг зүрхнээсээ ундаалan хамгаалалт нэгэн хэрэгтэй айж твдчихсэн байгаа. Яах ч учраа олж чадахгүй байгаа хүмүүс рүү түгээхэд тусалж байна. Тэнгэр элч гараас чинь хөдлөн тантай хамт хайр, талархал, хамгаалалтын энергийг бусдад түгээж байна. Гим зэмгүй бяцхан хүүхдүүдэд ядарч завсан, туйлдсан өндөр наснуудад жирэмсэн ээж нарт айдас тugшилтанд гүн автсан байгаа, хямарсан байгаа. Тэр хүмүүс одоо өөрийн энэ энергийг түгэй. Хоёр гараараа атгаж аваад хайрын харцаар, зөөлөн дулаан харцаар харамгүйгээр тэдэнд өг. Тэнгэр элч тантай хамт байна. Тэр ч өөрийн хамгаалалтыг бусдын дээр татаж байна. Ямар улс үндэстэн байхаас үл шалтгаалan хэн гэдгээс үл шалтгаалan харамгүйгээр нөхцөл болцолгүйгээр хайр хамгаалалтыг түгээж байна.
хайр хамгаалалтыг хүлээж аваад хүмүүсийн зүрх хэрхэн тааширч байгааг анзаарна уу? Хэдий хүнд сорилттой, хүнд нөхцөл байгаач зүрх нь туйлын амар амгалан байна. Зориг төвчээрийг дахин олж авсан байна. Одоо таныг би дайнд ажин хийхэд гар бие оролцоод байгаа. Одоо үйлдэгч хүмүүсийг хараад хизээ нэг өдөр энэ хүмүүс эгоогоосаа ичгүүр гэмшлээсээ чөлөөлөгдөн жинхэнэ тэр хайрыг мэдрэх болтугай хэмээн өрөөгөөрэй. Үзэн ядалт юу ч өөрчилж чадахгүй. Зөвхөн хайр л бүхнийг өөрчлөх чадамжтай. Хизээ нэг өдөр энэ хүмүүс сэтгэлийн амар тайван болох болтугай. Хизээ нэг өдөр энэ хүмүүс зовлонгийн үрийг биш харин хайрын үрийг цацдаг болох болтугай гэв. Энэ хүмүүс дээр тэнгэрэлж ажиллаа хийн хэмээн итгээрэй. Одоо анхаарлаа хамрын үзүүр дээр авчраа. Төөл нөр амьсгал аваад удаанаар амьсгалаа гаргаад хөл доороос чинь дулаахнаар урсан орж ирэх энергийг мэдрээд эргэн тойронд чинь байгаа хайр талархлын гэрлийн долгион үйлчлэлийг мэдрээд гайхамшигтайгаар тодоос тод гялалзах хайр талархлын энергийг мэдрээд ямар их зол завшаантай нэгэн болохоо хүлээн зөвшөөрнө үү? Ирэх өдрүүдэд одоо хаа явсан газраа орсон өрөө болгоноо ийхүү хайр талархлын энергиээр уйлзуулж байна хэмээн төсөөлөөрэй.
уулзсан хүн болгонд харамгүйгээр энэ энергиэс өгч байна. Чин санаа, чин сэтгэлийн үүднээс өгөхөд та жинхэнэ үйлчлэл хийж байдаг. Амьсгалаа сонсоод аажмаар дулаан байдлыг мэдрээд нүдэ нэгээрээ дуугаа нээж болно. Хэрвээ юм хэлэх ярих зүйл байвал орж ирэхдээ нэлээд төвлөрч чадахгүй байгаад жоохон хүндхэн байгаад одоо гарахтаа 50 тогтоон болсон хүн байна уу? Тэгвэл дуугаа нэгээд ганц хоёр хүнийг сонсъё. Дуугаа нээж болохгүй байна уу те? За, ask to all. Одоо дуугаа нээж болно да. Тийм дулаан энерги өнгө ерөөхдөө яг нэг дулаан өнгөтэйгээр адилхан байт юм болов уу гэж би бодлоо. Тэгээд тайваа нөгөө заавраа ингээд яг багаар ингээд яг явуулчихад яг би нөгөө нэг одоо жишээлбэл тэр хүн л өнгө үлээгээрээ гэж хэлэхээс ч өмнө яг алиддаг үлээсэн. Тэгээд тэрвэрээрээ гэхээс өмнө тэрвэрээсэн. Тэгээд дулаан энерги өнгө нь болохоор тийм улбар шаар. Тэгсэн мөртлөө бас ягаан тийм нэг ажилласан тийм өнгөтэй. Тэгээд ингээд хайр хаа нөгөө нэг аюулгүй хүмүүстэй ингээд хязгааргүй өгөөрэй гэдгсэн чи эхлээд яг ингээд өөрхөн ингээд яг 90 50-ндаа нөгөө нэг ингээд дугуй үүсгэж байгаа юм шиг төсөөлөгдчихсэн аа. Сүүлдээ яг одоо байгаа юм юунаас шууд ингээд шууд кампусаас ингээд задраад тэгснээ ингээд шууд глобус харагдан гутаа шууд за ингээд шууд ингээд үр задарч. Юу бүр задраа явчихлаа. Арсан байна. Надад ихтэй өөрөө удирдах байгаа болохоор жоохон бодол орж ирсэн. Гэтэ надад төгсгөл хэсэгт нэм гэрэл бүр ингээд цацраад, хоёр тишээ цацраад. Тэр их сонирхолтой байлаа. За өөр сэтгэл хаалцах юм байна уу? Байхгүй бол ингээд дуусгая та. Байвал гараа өргөөрэй. Төвлөрч хийж чадав. Эхлээд хийж байгаа бол амархан байхгүй хэцүү байна. Сувдаагч тэлэгцэл аа мó? Яа. Айгуу гоё төвлөрч маш гоё төвлөрч хийсэн баярлалаа. Тэдэнд нь баярлалаа. Маш сайн төвлөрч чадсан. Айгуу төвлөрөл айгуу нэмэгдэж байгаа. Амин.
За баярлалаа. Тэгээ эрэх бүтэн сайн дахиад хэдүүлээ. Тэгээ бяцлал байна. Та нарын ээжсэн бяцлалаас өөр байна уу? Би ч тэгээ зохиогоол хийдэг шүү дээ. Өөр байна уу? Дайрын сүрээ бяцлал хийдэг шүү дээ. Ямар байсан? Ер нь яг төлөр бас гайгүй байлаа. Яг хэрэг хийж байгаагүй л арай өөр байх юм болов уу? Яг тэгээд гайгүй. Орд юм хийгээгүй л дээ. Ер нь та дээр өмнөх 7 хоногт хэлжсэн давхар хийвэл зүгээр гэд ер нь их зүгээр шүү гэж зөв хий гэж бодож исэн болохоор тэгээд өнөөдөр бүрстэ санаа хийн гэд бүр тэгээд сайхан байлаа гэж тий. Баярлаа. Бүгдээ. Баярлаа. За баярлалаа шүү дээ. Бүгд нь сайхан амраарай. Тэгээ шинэ 7 хоногоо сайхан эхлүүлцгээе. Баярлаа. Баяртай бүгд. Баярлалаа.